Сайн байцгаана уу? Шинэ нэгэн бичлэгэндээ тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр би маш сонирхолтой нэгэн зүйлийг хийж байгаа. Ингээд анхны зураг зурах бичлэгээ өөрийнхөө channelд оруулж байна. Тэгээд энэ удаа Luffy Girl-ийг усан будгаар зурсан байгаа. Ингээд бичлэгэндээ орцгоё. За хамгийн түрүүнд скетч гаргах байгаа. Харандагаар скетчээ гаргана. За ерөнхийдөө бол үүнээс хойш иймэрхүү зургийн бичлэгнүүд бол нэлээд түлхүүхийн. Тэгээд натюрмортнууд зурх, эсвэл энэ маягаар illustration зургнууд зурх, тэгээд бас өөрийн санаагаар янз бүрийн зургнууд зурх санаа бол зөндөө байгаа. Тэгэхээр одоо ер нь иймэрхүү бичлэг түлхүү орно гэж ойлгож байна. За харандаагаар скетчээ гаргаад дууссан болохоор үзгээр хүрээлэлтэй гэж байна. За миний зураад байгаа энэ Luffy Girl гэдэг нь болохоор ихэнх хүмүүс ер нь мэддэг ба. Ерөнхийдөө chill hop маягийн хөгжмнүүд явдаг. Тэгээд амарчаах явцад эсвэл ингээд хичээл хийж байхдаа ч юм уу ингээд сонсох боломжтой тийм 50 биттэй тийм хөгжмнүүд явдаг юм YouTube байдаг. За тодруулж явах явцдаа нэг зүйлийг анзаарсан чинь муурын зурхаа мартсан байсан. Тэгээд цонхны зэн дээр муурыг зурж байна. За ингээд хүрээлт дууссан болохоор давхаргаар нь өнгөө тавиад явна. Тэгээд хатгалаар нь тодруулаад ерөнхийдөө бол усан будгийн техникээр өнгөө тавиад явсан байгаа. Яг жинхэнэ Q&A-д одоо оръё гэж бодож байна. Одоо үүнээс хоошоо хичлэхэн будгаал хийх болохоор яриад ах зүйл их байхгүй. За эхний асуулт болохоор хизэнээс зурж эхэлсэн бэ гэдэг асуулт байсан. За би зургийг бол ер нь мэдээ орсон цагаасаа зурж исэн. Тийм мэргэжлийн төвшөнд биш ч гэсэн хүүхэд болох нөгөө нэг өөрсдийн сонирхлоод дагаад явдаг шиг ерөнхийдөө бол айгүй багасаа дандаа ингээл цаасны хилтерхий дээр янз бүрийн материалаар үзэг харандаа бүх юм ашиглаад байнга цаас үзэг нийлүүлдэг тийм хүүхэд байсан. Тийм болохоор ерөнхийдөө бол зурагт айгүй сонирхолтой байсан. Орхиж чадхааргүй тийм зүйл байсан гэдгийг бол сүүлд ойлгосон. Ямар төрлөөр зураг зурах дуртай вэ гэж асуулт бас зөндөө ирсэн байсан. Энэ нь болохоор ерөнхийдөө бол одоогийн байдлаар бол яг өөрийн суурийг тавих зорилгоор натюрморт бодит байдал зурдаг. Яг нөгөө нэг уран зураг тал руу бол одоо судалж сурч байгаа. Тэгээд үүнээс цаашлаад ирэх юм бол хүүхдийн номын зураг, illustration, тэгээд бас түүнээс цаашлаад картунист, анимашн, хүүхэлдэйн кино хийх тийм тал руу бол ажил эрхлэхийг ерөнхийдөө бол хүсдэг. За тэгээд дараагийн асуулт бол ямар техник, ямар медиумаар, ямар хэрэгсэл ашиглаж зурах дуртай вэ гэдэг асуулт байсан. За энэ асуултан дээр бол яг тэр гэж хэлэхэд бол айгүй хэцүү. Дижитал дээр одоогийн байдлаар бол зурх айгүй сонирхолтой байгаа. Гэхдээ яг бүрэн эзэмшээгүй болохоор дижитал дээр бол тийм сайн бол ажиллаж чадахгүй байгаа. Үүнээс гадна тосон будгаар зурх маш их дуртай. Тэгэхээр тосон будаг, акрилик, усан будаг, гуаш гэж ерөнхийдөө бол бүх техникүүдийг эзэмшээд яг ингээд ашиглаад зурх юм бол айгүй бүгдээрээ айгүй гоё гэж бол боддог. Тийм болохоор яг тэр гэж хэлэхэд бол айгүй хүндрэлтэй. За энэ асуулт бол айгүй сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл кофе шопд сууж зураг зурдгоо гэсэн байсан. Тэгэхээр кофе шопд сууж зураг зурах гэдэг бол нэг тийм айгүй сүртэй гоё сонирхолтой санагддаг байж магадгүй хүмүүс. Гэхдээ кофе шопд суугаад зураг зурж байгаа, кафед суугаад ерөнхийдөө олон нийтийн газар зураг зурж байгаа хүмүүс зүгээр судалгаа их зорилгоор хурдан таталбар судалбаруудыг бол хийж идэг, хүмүүсийн хөдөлгөөнийг харах, тэгээд байршил ерөнхийдөө бол хүмүүс чинь ингээд натур шиг өөртөө сууж авахгүй. Тэгээд байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас яг тэр байдлыг бол хурдан буулгаж авах тийм зорилгоор бол судалгаанд мэдээж энэ тэнд сууж зураг зурна, байшин барилга, хүмүүс, сүудэр, гэрэл янз бүрийн юмыг бол зурдаг.
За үүнээс гадна дараагийн асуулт бол захиалгаар зураг зурдаг уу гэдэг асуулт байсан. Захиалгаар зураг мэдээж зурдаг. Тэгээд хүмүүсээс яаж захиалга авдаг вэ гэхээр яг тэр хүмүүс миний зурж байгаа стил таалагдчих юм бол өөр өөрсдийн нөгөө сонирхлоороо өөр өөрсдийн тийм номондоо эсвэл өөрсдийн сонирхсан зүйлээрээ бол захиалга өгч мэдээж зураг бол зурулдаг. Тэгээд яг захиалга өгч зурна гэхээр яг хүний хөрөг зураг гэж хүмүүс ерөнхийдөө бол ойлгодог байх. Гэтэ яг сюрреалист чиглэл рүү миний зурх туртай гэдэг тэр байгаа тал руу бол яг надад бол одоо энэнийг ингээд энтэй холиод иймэрхүү юм зурмаар байна. Ийм мэдрэмжтэй ийм юм зурмаар байна гэх юм бол мэдээж захиалгаар бол зураг зурна. За дараагийн асуулт зураг зурж байхдаа ямар хөгжим сонсдог вэ гэсэн асуулт байсан. За энэ асуултанд бол янз бүр гэж хариулах байх. Яагаад гэвэл яг тэр тухайн үеийн мэдрэмж, тухайн үеийн зургаж байгаа зурагнаасаа хамаарат яг ингээд хүний сонсож байгаа хөгжим зурагт нөлөөлж гардаг, тавьж байгаа өнгөнд нь бүтээж байгаа дүрсэнд нь ингэж нөлөөлж гардаг болохоор ямар зураг зургаж байгаа вэ? Яг одоо надад ямар мэдрэмж төрж байгаа вэ? Би ямар мэдрэмжээ тэгж зургандаа бас гаргах гэж байгаа вэ гэдгээс хамаарат классик хөгжим сонсч болно, хипхоп, rap, сквал одоо юм chill hop иймэрхүү ерөнхийдөө хөгжмүүдийг сонсч болно. За би энд бол одоо зурагныхаа сүүлийн ажиллбаруудыг хийж байна. Компьютер дээр гарч исэн төрснүүдийг нь бол хийж байна. За одоо тэгээд ерөнхийдөө бол зураг маань дуусах төгсөж байна. Тэгээд за дараагийн бичлэг, дараагийн цуврал бичлэгүүд ерөнхийдөө дараагийн бичлэг хүртэл төвөр баяртай. Why don't you stay so